Өрхийн ба хувийн бизнес ийм онцлогуудтайгаас гадна бизнесийн хуулиар хөгждөг юм а. 12 дугаар ангид үзэх бизнес судлал хичээл бизнесийн санхүү нэртэйгээр явагддаг. Энэ 12 дугаар ангийнхаа хичээлийг үзсний дараагаар ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг жагсааж бичиж байна. Бизнесийн санаагаа олох, амжилтанд хүрэх арга замуудаас тодорхойлох. Зах зээлийн судалгааны арга аргачлалыг эзэмших. Санхүүгийн байгууллагууд тэдгээрийн үүргийг танин мэдэж тайлбарлах, бизнесийн үйл ажиллагааг санхүүжүүлэх арга замуудаас мэдэх, бизнесийн зорилгодоо тохируулан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг оновчтой сонгох, санхүүгийн байгууллагатай харилцах арга барил суралцах. Бизнесийн үйл ажиллагааг үнэт цаасны зах зээл дээр үнэт цаас гаргах замаар санхүүжүүлэх арга замыг мэдэх, хэрэгжүүлэх. Бизнесийн байгууллага бүрийг байгууллагатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг мэдэх, байгуулах арга ажиллагаанд суралцах. Бизнесийн удирдлагын баг бүрдүүлэх аргад суралцах. Бизнесийн ашиг, ногдол ашиг, цалин хөлс, борлуулалтын урамшуулал тооцоолох. Бизнесийн үйл ажиллагаа дуусгар болгох, үеийн тайлан балансыг гаргаж, холбогдох тооцооллыг хийж сурах, бизнесийн шийдвэр гаргахад оролцох, бизнесийн зээлийн хариуцлагыг ойлгох, эргэн төлөлт хийхэд хяналт тавьж, хувь нэмрээ оруулахыг эрмэлзэх. Бизнесийн аливаа үйл ажиллагаанд оролцохдоо хариуцлагатай, шударга, ёс зүйтэй байхыг эрмэлздэг хандлагууд бий болно.